Сайн байна уу? За өнөөдрийнхээ лайв явуулъя. 6 цагт эхлэе гэсэн тий. Өнөөдрийн сэдв бол амархан гомддог хүний хайр нь агуу байдаг уу гэсэн сэдвтэй. Та нар яг юу гэж бодож байна? Таны хувьд энэ үнэн үү? Амархан гомддог хүний хайр нь агуу байдаг уу? За энэ бол итгэл үнэмшил юм. Ингэж амархан гомддог хүний хайр агуу юм аа гэж боддог бол та үүндээ итгэсэн бол энэ таны бодит байдлыг бий болгоно. Яаж ивэ гэхээр та нар мэдэнтэй бодол байдаг, бодол сөрөг байдаг, бас эрг гэж байдаг. Тийм үүнтэй адил эрг мэдрэмж, мөн сөрөг мэдрэмж бас байдаг. Хайр бол хамгийн дээд хэлбэлцлийн мэдрэмж. Харин гомдол бол бүр доор оршиж байгаа. Одоо хэрвээ нэмэх хасах гэж тоон шулуун байлаа гэж үзэх юм бол хайр бол нэмэх тоон шулууны хамгийн дээр нь байгаа мэдрэмж. Харин бүр доошо сөрөг буюу хасах цэнгээр авч үзэх юм бол гомдол бүр доор нь байна гэсэн үг. Хасах 1 дээр ч биш, хасах 5 дээр ч бүр хасах 10 дээр гэж. За тэгэхээр хөө ийм хэлбэлцэлтэй тэ одоо жишээ нь хасах цэнийг нэмэх цэнэгтэр байгаа гэдэг шиг тэ сөрөг мэдрэмж, эрг мэдрэмжийг нэг зэрэг, нэг доор нь мэдэрч чадах уу? Тэгээ угнаа орж ирсэн юм уу те? Угнаа юу гэж бодож байна? Хүн нэг зэрэг хайр гомдлыг нэг доор мэдэрч чадах уу? Тийм гэж зарим нь хэлж магадгүй те. Зарим нь үгүй ч гэж магадгүй. Яг гомдлын мэдрэмж нь одоо ямар нэг юмтай зөөрлөх юм бол жишээ нь хагарсан ваар шиг ч юм уу. Тэгээ та нар өөрснийхээ ингээд ямар нэг жишээгээ бичиж үзээрэй те. Яг гомдлын мэдрэмжээ та юутай зөөрлүүлэх үү? Тийм жишээ нь гомдлыг хагарсан ваартай гэх юм бол тэр хагарсан шилнүүд нь хитэн тийшээ хаягдаж цацраж явах үедээ тэ хэнийг нэг гэмтээж болно. Үүнтэй адил та хагархаа шилэн дунд байхад танд тийм харилцаа ирэх үү? Агуу хайрын. За жишээ нь та телевизийнхаа удирдлага гомдлын суваг дээр тавьчихад өөрийнхөө гомдлынхаа түүхээ эргүүлээд үзээд байгаатай яг адилхан юм. Харин хэрвээ гомдлын суваг дээр үзэж байгаа таны киног та өөрийнхөө тэр үзэж байгаа киногоо хайр юм аа тэр тусмаа бүр агуу хайр мэдэрч байна гэж өөртөө тайлбарлаж байгаа болвол таны яг харж байгаа өнцөг байхгүй. Энийгээ та эрг байна уу сөрөг байна уу гэж яаж мэдрэх вэ гэхээр хэрвээ та энэ хайрыг агуу гэж бодож байгаа юм бол та тийм гомдлыг байнга мэдрэхгүй тийм амархан гомдохгүй. Яг бол гомдол нь доороо бүр гүнзгий итгэл үнэмшилтэй байгаа. Сайн амраач цэцэг. Дандаа орж ирээ хичээд орж ирч чадахгүй. Одоо гэрээсээ холбогдож байгаа маа эсвэл юу ажил дээрээсээ ээж юм уу? Тэг ингээд юу гэрээсээ ингээд орж ирж болж гин үү те? Сайн аа. Уунатаас нөгөө нэг холбогдож чадахгүй ба те. Тэгээд та нар яг юу гэж бодож байна? Би мэдрэмжийн талаар ярьж байна л та. Хэрвээ ингээд тоон шулуун байлаа гэхэд ингээд 0-аас 10 хүртэл ингээд нэмэхтэй 0-аас хасах 10 хүртэл хасах байлаа гэхээр сөрөг мэдрэмжүүд нь хасахтай байдаг. Гомдол нь одоо хитдээр байх уу? Амархан гомддог болсон гэдэг чинь нэлээд маш олон удаа гомдож үдсэн тэгээд ингээд байнга давтагцаар агаад тийм болцсон гэсэн үг. Нөгөө нэг амархан гомддог тийм зуршилтай болцсон.
Хайр болохоор илүү нэмэх одоо цэник дээр байлаа гэхэд 0-10 хүртэл тон шулуун бол хамгийн дээр нь байгаа гэсэн үг. Тийм тэгэхээр гэрээсээ үзэж байгаа юм байна те. Тэгээ харж болж ин те, комент чиж болж ин те. Тань тэгвэл сайн биш те. Тэгээ шууд ингээ ороод ирдэг. Ингэж орж ирж болох юм биш те. Мараа цэцгээ. Хайлаа нэг холбогдож чадахгүйсэн те. Төлбөрөө нэг төлцсөн мөртлөө те. Тэгсэн мөртлөө орж ирэхгүй ингээ хойшлуулаад тахаар те. Би санаа зовоо те. Хаашаа алга болчиход нөгөө шинэ жил нь дуусах байна гэл. Гомдсноо марччих. Тэгснээ дахиад марччих нь. Тэгэхээр энэ гомдол маань ингээд алга болохгүй байнга гарч ирээд байна гэдэг маань нөгөө амархан гомддог болчдөг. Тэгээд амархан гомдохороо тэгээд тэр үедээ бас өөр янз бүрийн мэдрэмжүүд бас давхар ирдэг. Жишээ нь уур ингээд уур хүрэх юм уу те, хэнийг буруутгах мөн уурлсныхаа дараа эргээд гимших би яах гэж ингэж уурлаваа гэдэг. Тэгээд эдгээр маань ингээд байнга ингээд давхар давтагдаад байх тусмаа та илүү сөрөг тал дээр анхаарсан байгаа үедээ яг энэ тойргоос гарах нь аюу хэцүү байдаг. Нөгөөрөө та нөгөө хагархан шиш бусад хүмүүстэй ингээд нөлөөлөд өгдөг гэр бүл иргэн тойрныхондоо. Тэгээ өөрөө болохоор би хайрлаж байгаа болохоор одоо жишээ нь хүүхдээ загинжиндээ би хайрлаж байгаа болохоор миний хайр бол ингээл агуу болохоор би бас юу хийж байна гэж. Тэ миний хайр агуу болохоор би бол зүгээр сайн санааны үднээс одоо юм хэлсэн. Тэгээд өөрөө болохоор ингээд энэ гомддаг энэ мэдрэмжээ удирдах чадхаа үлдсэн бүр удирдлагаас гарцсан гэсэн үг нь яг нөгөө телевизийн суугаар болохоор та удирдлагынхаа суугаа ингээд сольж чадахгүйтэй адилхан байхгүй. Тэгээд нөгөө гомдлын төвгээ эргүүлээд ахаар тэгээ янз бүрийн гомдлууд нь бас давхар ингээд нэмэгдээд ороороод байна гэсэн өөр өмнөх залуучууд тэгээл өмнөх таньдаг хүмүүс мэддэг хүмүүс өөр ажлынхан аав ээж бүх одоо гомдлууд нь ингээл дахин ингээд араасаа яг ингээл гарч ирээд байна. Тэрэн тэгээд ерөөсөө дуусахгүй. Тэгээд тэр нь хэдэн жилч яг нь мартчихдаг байж болно. Ягаад гэвэл тэр үедээ нөгөө өөрийнхөө юугаа гаргацсан болохоор энэ маань болохоор ингээд байнга давтагдаад байна гэдэг маань хурдан гомддог гэдэг маань тэгээд эргээл ахаад орж ирнэ гэхээр юунаас болж байгаа гомдж байгаагаа мэдэхгүй байгаа үедээ та удирдах чадхаа олж ийн гэсэн үг. Удирдах чадахгүй болохоор яг ингээл би гомдохгүй даа гэж бодсон үедээ гинт ингээл гомдол гараад тэгээ нөгөөх нь ингээл томорцсон байдаг. Тэгэл ямар нэгэн сатаарад марцсан мөртлөө тэр нь ингээд хөвшил болоод ингээд байнга давтагдаад байдаг. Шинэ та нар хамгийн сүүлд гомдсон гомдлоо боддоо. Тэр үедээ яасан бэ? Та ингээл яг гомдсон ингээл нэг хүнд гомдлоо тэр гомдол ингээл ороод ирсэн үедээ та гомдлоо ингээд зогсоож чадсан уу? Гомдлоо нөгөө нэг бодлороо оюун ухаанаараа удирдах чаддгүй. Одоо би ингээд толгоондоо тархиндаа чи гомдож болохгүй гэдэг ингээд хэлсэн мөртлөө тэр нь ингээд гомдох нь муухай штэ гэдгийг мэдсэн мөртлөө тэр нь гараад ирнэ. Тэр энэ гомдлынхаа сувг дээрээ яг үзэж байгаа тэр киногоо та хайр төрсмө бүр агуу хайр гэж мэдэрч байгаа гэж яг өөртөө ингээд тайлбарлаж байгаа тэр тайлбар нь ямар нэгэн зүйлтэй холбоотой байгаа. Тэгэхээр илүү гүнзгий явах хэрэгтэй л дээ. Та харин яагаад энэ сувган дээр ингээд тавиад байна? Танд энэ одоо сувган дээр байх таалагдж байна уу гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй юу? Удирдлагч ингээд хажууд чинь байна. Гэхдээ тэрнийг аваад солих сонирхол байхгүй. Удирдлагаа тэгээд олж яаж өөрчлөхөж мэдэхгүй байгаа үедээ нэг газар ингээд нууцсан байлаа гэхээр тэрнийг олгоч сонирхол байхгүй. Тийм зүрхэн яг гэсэн 10 минутын дараа болцоо. Өөрсөөгөө хаанаас олох юм бэ гэл. Ингээл мараа цэцгийг болохоор дандаа ингээд төрүүлээд. Гэхдээ ямар нэг юм
гомддог учрыг нь олох гэхээр одоо яах вэ? Тэгээд яах ёстой байдаг те. Тэгэхээр эхлээд одоо жишээлбэл гомдол яаж ингэж эрүүл мэндэд нөлөөлдөг вэ гэхээр таны зүрх сэтгэл тэгээд яаж нөлөөлөх вэ гэхээр зүрх маш их догдолдог. Тэгэл цэжний орчимд орсдог ч юм уу эсвэл хөндөөр мэдэрдэг. Тэгээ заримдаа бүр ингээ маш ингээ олон жил гомдсон дэр гомдлоо тайлж чадахгүй хүмүүс нөгөө өвчин болдог. Тэгэхээр ийм сөрөг шалтгаантай байна. Тэгээ шалтгааныг нь олохгүй яаж энийг өөрчлөх вэ гэдэг. Тэгтээ бас өөр нэг сувг байна. Тэр нь хайрын сувг байгаа. Тэнд та хайрынхаа өөрийнхөө ингээ хайрын киногоо үзэж байна. Тэн дээр тэр сувган дээр та тохируулах юм бол та яг амьдралынхаа эзэн марагдцээ. Тэр үедээ та хариуцлага өөрнө гэсэн үг хэн нэгэнд буруугаа тохиол чамаас болсон гэдэг ингээ бусдаа ингээ тохгүй гэсэн үг. Би өөрөө яг ийм юм хүсэж байна. Би өөрөө ийм хариуцлагаа өөрнө гэсэн үг. Тэр үедээ таны бодол, таны мэдрэмж эрэг байх болно. Ийм байхад та өөрөө хариуцлагаа өөртөө татна. Тэгээ хариуцлагаа өгж байгаа хүн болохоор тийм амархан гомдохгүй. Та нар ажигласан бол зарим хүмүүс ингээл амархан гомдчихдаг хүмүүс байдаг. Зарим хүмүүс ерөөсөө баргалж гомддгүй хүмүүс байдаг те. Тэгвэл тэднэр нөгөө гомддгүй хүмүүс нэ өөр юм бодоод явж байдаг. За би энийгээ яаж өөрчлөх вэ? Би яах вэ гэд өөрийнхөө амьдралдаа өөрийнхөө мэдрэмжтэй хариуцлага өгөөд түүнийхээ дагуу амьдрна. Тиймээс нөгөө амархан гомддог хүний хайр нь агуу байдаг гэдэг бол сөрөг итгэл үнэмшил юм. Та үүндээ итгэх юм бол ийм л гомдох харьцааг ингээл байнга өөртөө татна гэсэн амьдралтай. Хайр гэж юу вэ? Хайраа мэдэхгүй байна гэл. Та дасгалжуулалтанд ороод ирэлтэй би таны гомдлын шалтгааныг гаргаж ирээд тэгээд хайрыг яаж мэдрэх вэ гэдгийг харуулъя. Тэгээ үүний тулд нөгөө итгэл үнэмшлэр нь таны итгэл үнэмшил шалтгааныг нь олцдог. Голдуу энэ нь бол сөрөг буюу би охирогч гэсэн итгэл үнэмшилтэй холбоотой байдаг л дээ. Жишээл ямар нэгэн хүн гээд гомдоочлаа гэхээр тэр хүн намайг гомдоочлаа, намайг ашиглачлаа. Би хамаг сайхан сэтгэлээд үн зориулсан чинь тэр надад хариуд нэг тэгж хандаагүй болохоор би гомдчихлоо. Энэ маань тухайн нэг хүнийг бол ямар нэгэн хариуцлага өргөх ёстой. Чи миний төлөө ямар нэг юм адилхан бас хийх ёстой байсан шүү дээ гэсэн тийм хүлээлт үүсгдэг л дээ. Тийм маргац цэцэг бол тэгээд нөгөө та нөгөө нэг өдөр ороод ирэхээр хоёулаа энэ талаар нь юу явчих. Гомдол болохоор яг гомдол бол бага наснасаа би болсон зуршил юм. Ням гараа ороод ирлээ. Сэна. Тэгээ гомдол бол яг өөрийн гэсэн ямар нэгэн зорилготой байдаг. Зорилго нь хэн нэгэн хүний сэтгэл үйл хөдлөлт нь нөрөлдлөх арга юм аа. Жишээл би гомдсон болохоор чамтай ярихгүй дуурахгүй ч юм уу те. Тэгэхээр нөгөө хүн ингээд надтай ингээд яриад эхлүүлэх хэрэгтэй гэд хүлээж идэг. За та яг жинхнээс хараад ирээрээ те. Тэгэхгүй нөгөө төлбөрөө төлж нөгөө шинэ жил гээл тэ алга болчоод нөгөө нэг цагаа хавшлуулад байдаг те. Тийм гомдол болохоор зоригтой байдаг гэж хэлсэн тий. Тэгэхээр та ингээд гомдох үедээ ингээд дуугаа ураадаг уу яг ямар байдал гаргадаг вэ? Чимээгүй ингээд яваад өгдөг үү? Тий. Зорилго нь яг хэн нэгэн хүний ингээд сэтгэлийг за тэр хүн яг миний ингээд гомдсон байгааг мэдрэх ёстой. Тэгээд миний ингээд бодсноор хийх ёстой гэж хэлдэг. Голдуу харилцаа болон амьдралаасаа юу хүсэж байгаагаа мэдэхгүй байгаа үедээ аль эсвэл та ямар нэгэн байдлаар урьдчилан сэргийлэх зорилготой гомддог. Урьдчилан сэргийлэх гэдэг нь одоо ямар учиртай вэ гэхээр тухайн одоо хамтрагчтай нэг үл итгэх байдал гаргах үед мөн таны энэ итгэлгүй байдал маань маш их өндөр түвшинд хүрсэн. Тэгээ сөрөг ертөнцийг харах юм үзэлтэй болсон үедээ илэрнэ. Гомддгүй хүн байдаг уу
гэж юу? Гомддог хүн бол маш цөөхөө. Ольга ороод ирлээ. Сайн Ольга. Тэгээ гомддог хүн бол байдаг бол маш цөөхөө. Гомдол яаж бий болдог талаар би хэлье. Яг бол энд холбогдсон хүмүүс зөв нь хүүхдтэй. Тэгтээ гомдол бүр бага наснаас ингээд бүрэлддэг. Хүүхдийг одоо өссөн бүхнийг ингээд ээж нь хэлээгүй байхад нь хэрэгцээг ингээд шууд хараад ойлгоод хангаад өгдөг байсан те. Хүүхд үлж ивэл за чи юу хэрэгтэй ингэж барилж асуухгүй шууд бүгдийг айн хоол хэрэгтэй өөгүй юу айн тоглох юм уу за чихэр идэх юм уу бүгдийг ингээд хангаад өгчдөг байсан. Хэрвээ ойлгохгүй бол оронд нь өөр зүйл санал болгодог жишээл тоглох, хооллох, ундах гэд энэ л өөрийнхөө хэрэгцээг нөгөө нэг хэлүүлж сургаагүй гэж болж байгаа байхгүй багасаа. Тэгээд хэрэгцээг ингээд хүүхдэд заавал хэлүүлж сургах хэрэгтэй. Жишээл үйлж явах үедээ би үйлж ийн гэдэг тэр мэдрэмж нь яагаад үйлжийг нь ажиг хэлүүлээд те. Тэгээд юунд гомдсон байгааг нь сонсоод тэгээд тэрнийг ойлгоод өөрөөр нь хэлүүлэх. Тийм би одоо жишээлбэл тантай ярих гэсэн чинь та над руу хараагүйсэн болохоор ингэсэн юм аа гэд ингээд өөрөөр нь хэлүүлэх. Яагаад хэлүүлэх ёстой вэ гэхээр нөгөө том хүмүүсийн хувьд болохоор хүлээлтээ биелүүлэхгүй учраас таны ингээд өссөн ямар нэгэн хүлээлтийг хэн нэгэн биелүүлэх болохоор та гомдсон үедээ тэр өөрөө ямар нэгэн зүйл зохиогоод итгээд тэгээд тэр үедээ та өөрийнхөө хамтрагчаасаа найзаасаа тийм л болох ёстой гэсэн өндөр ингээд хүлээлттэй ингээд үлдсэн байдаг. Гэвч яг амьдрал дээр яг юм зүйл нь болдгоо. Яг л нөгөө хүн нь таны ингээд толгой дотор байгаа бодлыг чи уншдаггүй, сонсдоггүй. Хинч бид яг юу төсөөлж хүлээж байгааг ингээд тааж мэдэхгүй шүү дээ. Бид болохоор тэрнийг тааж мэдэх ёстой гэж ойлгоод байдаг, тийм ээ? Ольга, юу гэж бодож байна энэ талаар? Тиймээс багаас нь ээж нар хүүхдүүдтэй өөрийнхөө хэрэгцээг илэрхийлэх, харин үүнд нь туслах ёстой. Жишээлбэл та нар ингээд төсөөлөд үзтээ хүүхэд ингээд том болоод цэцэрлэгт орох үед нь ээж нөгөө гарынхаа хөдөлгөөнд нэг үсэг аяагаар нь баргалж хүслийн таагаал ойлгоол чаддаг байсан чи хүүхдээ нөгөө хүслээ заавал хэлэх хэрэгцээ байхгүй юм байна гэсэн ингээд буруу ингээд ойлголттой болцсон байдаг. Тэгээ ээжийн дүрээр ингээд бүх дэлхий ингээд ингэж хандах юм шиг те бүх юм түүний төлөө өгөх юм шиг ингээд хүлээлт бий болцсон байдаг. Харин том болоод тэр нөгөө цэцэрлэгтээ орох үед нөгөө багш нар, хүүхдүүд нар, бусад хүүхдүүд бүгд л түүний хүслийг нэг ч үгүйгээр ингээд шууд ойлгочихноо. Мэдчихнэ гэсэн юм хүлээлттэй ордог. Тэгээ юу ч хэлэхгүй ингээд суугаад байдаг ч юм уу ярихгүй. Одоо багш ирээд миний хүслийг биелүүлээ намайг шээлгэх болов. За намайг онд гэж хэлэхээр би нөгөө ондохгүй гэнэ ингээд ерөөс ингээд урдаас нь ингээд бүгдийг хийнэ гэд хүлээгээд байдаг. Харин ийм зүйл болдгоо. Тэгээ зарим эцэгчүүд нь нуусын цэцэрлэг яагаад моохойдаг вэ гэдэг. Нөгөө багш хүүхд болгоно ингээд яриаг нь ойлгохгүй штэ тий. Тэгэл хувийн цэцэрлэгт өгчтэй нөгөөдөл нь илүү их хэрэглүүлээд сонсно анхаарна гэдэг дотоод байдаг. Харин үнэндээ нөгөө хүүхдтэй болохоор тэр хэрэгцээг хэлж сургах хэрэгтэй. Тиймээс нөгөө нэг хүүхдүүд багаас ялангуяа октод юм итгэвтэй ингээд гомдож эхэлдэг. Тэгээд 18 наснда бага наснда ингээд бүрэлдсэн зуршлынхаа урд нь юм гомдлын том юм туршлагатай нэгэн болдог. Хүүхэд дургнаад байхаар нь сайн электронникросыг лизингээр утас авч өглөө. Тэгээд хүүхэд ингээд өөрөө заавал үнэтэй ус авч өг гэсэн үү? Тэ дээрэмд нь гэж бодож байна. Дээрд нь л гэж бодож байна гэж энтэй охины цаанаш. Тэгэхээр нөгөө хүүхд яагаад утастай болохыг хүсэж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээ заавал үнэтэй утас
авснараа нөгөө охин маань сургуультай хүүхдүүдийн дунд юм нэр хүндтэй харагдах гэж авж ийна эсвэл ямар нэгэн мэдээлэл авах гэж орж ийна гэдэг хэрэгцээг нь ойлгож мэдэх хэрэгтэй л дээ. Тэгээд ийм октод болохоор тийм том үедээ тий одоо жишээлбэл бүр дараа нь 20 гараад хучирсан үедээ ч тэр нөгөө зуршил нь гомдлын дэм туршлага нь ингээ үлдсэн байдаг. Өөрийнхөө хэрэгцээг ойр тэг гэр бүлийнхэндээ болон таньдаг ингээ хүмүүстэй хэлэх хэн юм чухал аамаа. Өөрийнхөө хүслээ хэлснээр бид хамтрагчтай яг юу хүлээж байгаагаа ойлгуулна. Тэ түүнд харин хид хідэн сонголт байж болно. Тийм тухайн одоо нөхөртэй найз яаж болох вэ гэхээр тэр бол бид нарын хүсэлтийг сонсоод түүний дагуу хийж болно. Зарим талыг нь таны хүсэлтийн зарим талыг нь биелүүлж болно. Аль эсвэл таны хүсэлтийг нь огт хэрэгсэхгүй байж болно. Тиймээс та нөгөө хүсэлтийн маань өрөөсөө хэрэгсэхгүй байж бол намайг сонсохгүй байж магадгүй гэд хэлэхгүй байж болно тий. Энэ болохоор таны гомдох ингээд суур болж байна. Хамтрагч тэгээ таны найз ямар ч хувилбарыг нь сонгох эрхтэй. Заавал тэр хүн их таны ингээд хэлснээр ингээд явах албагүй. Тий. Тэгэхээр энэ амьдралдаа хүн өөрөө хариуцлага үлээгээд өөрийнхөө хэрэгцээг хэлж сурах хэрэгтэй юм байна. Гэсэн санааг хэлж байна. Хүүхдүүдтэй болохоор багаас нь өөрийнхөө хэрэгцээг зөв ойлгож сургана. Тий. За та нөгөө нэг мар цэцэг. Тий. Нөгөө цагаа өгöd тэгээд ороод ирээрээ тий. За өнөөдрийнхөө юугаа дуусахгүй тий. Асуулт байвал нөгөө бичиж болно. Тий. Нөгөө хайрын мэдрэмээр байна гэдэг. Эхлээд яагаад ийм гомдолтой байгаагаа мэдэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нөгөө та гомдлын мэдрэмж, хайрын мэдрэмж хоёрыг хоёулын зэрэг ажиглаад сурчин ямар үедээ би гомддог, ямар үедээ би хайрладаг гэдгийг мэдэрсэн үедээ та бүр 0 цэг дээр ирнэ гэсэн үг. 0 цэг гэдэг маань ажигладаг. Та хоёулын ажиглаж сурдаг. Ажиглаж сурсан үедээ та өөрийгөө удирдах чадна гэсэн үг. Тэгээ би танд ийм чадварыг олгох гэдэг шүү дээ. Та болохоор шууд ингээл хайрлаа очдаг гэдэг чинь. Яг гоо тэгээ мэдэрч болно. Гэхдээ та эргээд нөгөө гомдол нь ингээд байн гараад ирэх болохоор тэрнийг удирдах чадахгүй гэсэн. Тийм. За тэгээ өнөөдрийн зэвэ дуусгая тэгээ орж ирж комент бичиж идэвхтэй оролцсонд баярлалаа. Тэгээ асуулт байвал бичээрэй. Та их сайхан 50% шүү гинэ. Гэхдээ яг хөтэ ингээд 50 мөртлөө нөхөө ингээд 50 гэж болно нөгөө толгоонд нь болохоор маш олон бодлогоонд л эргэлдэж болно. Тэрнийгээ би жоох нөгөө ажилтсан байхгүй. Тийм тэгэхээр ингээд орж ирэх үед нь зогомдлоорлоо уур орж ирлээ, хайц бухимдал орж ирлээ гэхээр түүнийг ажигладаг болохоос сурцсан. Тийм. Тэгээ тэрнийг ингээд ийм би нөгөө коучинг арга барилаараа сурцсан. Тий. Харин тэгээ та орж ирэх юм бол би бас заач үгүй. Тий. За баяртай.